Засууцгийн маань сайтын бүтээл хорих ангийн өнөөгийн бодит байдлыг харуулсан үндсэн баримтат кино IPTV-д байршиж эхэллээ. За энэ баримтат киног хийхдээ хорих ангид ял эдэлж байгаа 20 гаруй хүнтэй ярилцсан байгаа. Тэд маргааштай бус өнөөдөртөө амьдрсан нь алдахт нь гол нөлөө болсныг хуваалцсан байгаа. Иймээс хууль эрх чөлөөний үнцнийг үзэгчдэд мэдрүүлэх зорилгоор энэ баримтат киног бүтээжээ. Иймтэй өсвөл байдалтай тухайн гэдэрт өртгөх нь өндөр байдаг. Олон эргэлзээ. Тэгээ магадгүй залуучууд үзэх юм бол энэ хорих гэдэг чинь юу нэг хэцүү юм байна. Хайртай хүнийхэн нас орох мөчт нь, төрөх мөчт нь, баярт мөчүүдэд, гунигтай мөчүүдэд нь ингээ гарыг нь бариад хань болоод ингээ сэтгэлийн дэм хайрлаад ч гэдэг юм уу. Энэ одоо аав ээжийнхээ ингээ асарч хамгаалахын насан дээрээ хорих гэдэг байгууллагт хоригдол гэдэг нэр ингээд зүгээд шар хувцсмсээ сууж байгаа да. Яаж гимшээд байгаа, ийшээ яаж орж ирсэн гэдгийг олон залуучууд үзээсэй гэж хүсэж байгаа байхгүй. Залуус амьдралд хөөрөө сагсуу явсны үр дүнд өөрийгөө болон бусдыг хохироож шоронд орсон байдаг. Тэд хууль эрх чөлөөний үнцнийг наранд бус нарсанд орсон байхдаа мэдэрснээ хуваалцжээ. Хорих ангид хоригдож байгаа залуусын амьдралын алдаа ухамсарын талаар бүх IPTV-гээс хүлээн авч үзэх боломжтой.